За энэ зөвшөөрлийн тухай хуулинд оруулах нэмэлт өөрчлөлт болон дагалдах хуулиудыг харахаар яг нэг хууль зүйн техник талаасаа болон яг боловсруулалт талаасаа бол нэлээд дутуу харагдаад байна л да. Тэнтэй холбоотойгоор ямар ч байсан асуултуудаа асуугаад байгаа юм. Тэгэхээр нэгдүгээр эрүүгийн хуулийн 2017-д өөрчлөлт орохгүйгээр орж ирж байна тий. Мөн түнчлэн зөрчлийн тухай хуулийн 5-ын 7 дээр мөн өөрчлөлт орохгүйгээр орж ирж байна. Тэгэхээр юу гэхээр одоо энэ нөгөө нэг зөрчлийн тухай хуулиар чинь болохоор мөрөөдөө тоглоом тоглохыг хориглож байгаа. Тэгээд тоглосон тохиолдолд зөрчил гэж тооцохоор байгаа тийм үү? Тэгэхдээ энэ дээр бол захин мөрөөдөө тоглоомын тухай юу ч алга байгаад байгаа. Тэгэхээр энийг өөрчлөлт оруулахгүй байсан юм уу? Мөн одоо эрүүгийн хуулийн хэрвээ 2017 дээр тэр захин мөрөөдөө тоглоом гэдгийг тодорхойлж оруулаагүй бол тэрийгээ тэр байх ёстой газар нь оруулах ёстой байсан юм шүү гэдэг хоёр асуулт байгаа даа. Мөн түнчлэн ерөн зарчмын хувьд бол зар сурчлагын хууль байлаа гэхэд жишээлбэл хууль бус үйл ажиллагааг сурчлагыг угаасаа хоригддаг. Нөгөө талаас жишээлбэл банкны тухай хууль дээр орж байгаа өөрчлөлт чинь зүгээр прокурорын зөвшөөрлгүйгээр тухайн хэрэг маргаан болгоныг нь оруулаад тоочоод тэрийг нь дансны мэдээллийг аваад яваад байдаг хувь хүний нууцад халдаад байдаг болчих юм бол энэ ч ихсалт чи хэдийн урт үргэлжлэх юм бэ? Тэгэхээр зарчим бол зарчим байх хэвээр. Өөрөөр хэлэх юм бол мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бол тэн дээр прокурор зөвшөөрөл өгсөн тохиолдолд банкнаас мэдээлэл гаргаж өгдөг. Тэгэхээр энэ мэтчлэн яг энэ одоо нөгөө хилэлцэх хэсгийг одоо бид нар ярилцж байгаа шүү дээ. Тэгээ нэгэнд хилцээд эхэлчихээр буцаагаад яг тэр хөндөөгөө заалтуудыг бид нэр хөндөж чадахгүй болчихноо. Нөгөө талаасаа хамтдаа засах ёстой, залруулах ёстой хуулиудыг бид нэр хөндөж чадахгүй болчихно. Тийм учраас энэ талаасаа бас харж агаад буцааж аваад дахин сайжруулалт хийж орж ирээсэй гэж харж байгаа. Нөгөө талаас бас нэг асуулт. Яг энэ одоо танилцуулга дээр дурдсанаар төлбөрт таавартай холбоотой ямар асуудал гарсан юм бэ гэдэг ерөөсөө алга байна. Бусад улс орнуудын хувьд ч гэсэн төлбөр таавар бол өөрөө зөвшөөрөгдөд явдаг. Цахимыг бол бид нар хийн чадахгүй байгаа. Цахим бишийг яах юм бэ? Тэнгүүд энэ дээр төлбөрт таавар, бооцоод тоглоом, захин мөрөөдөө тоглоом гэж ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бооцоод тоглоом, төлбөрт таавар чинь захим гэдг нь хамаарахгүй болчихж байгаа юм уу? Гих мэтчлэн энэ өөрөө нөгөө буцаагаад нэлээд олон одоо үл ойлгогдох зохицуултуудыг бий болгохоор байгаад байгаа учраас эднэрийг буцаад засаж сайжруулах шаардлагатай харагдаад байна л да. 99 оны казиногийн хууль батлагдсны дараа эрүүг хуульд өөрчлөлт орсон. Тэр бол 2017, 2016. Дээрээс нь зөрчлийн хуулийн 5-ын 6, 7. Тэгэхээр энэ юу юм бэ гэхээр казино буюу мөрөөдөө тоглоом олон нийтийн газар зохион байгуулах эсвэл мэдээллийн технологи ашиглан зохион байгуулахыг бие даасан хуулиар хориглосон. Тийм учраас санкцийг нь эрүүг хуулийн дээр тавьж байсан. За зөрчлийн хуулийн дээр болохоор тоглох үйлдэлийг нь зөрчлийн хуулиар шийдсэн. Тэгэхээр зөрчлийн хууль бол өөрөө ямар зорилготой байсан бэхээр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эцсийн зорилго нь бол тоглож байгаа хүнийг шийдэхэд байх нь биш. Торгоод байх нь биш. Түүнийг зохион байгуулсан, зуучилсан, дэмжлэг үзүүлсэн, сурталчилсан өөрөө тусдаа үйлдэлүүд. Гэтэл тухайн үед 99 онд мэдээ цаг үеийн нөхцөл байдал өөрөөс учраас тухайн үед чинь тийм агент ажиллаал. Тэ нэг тийм олон спонсорууд гарч ирээл. Тэгэл нэг зохион байгуулалтаа шинжтэй тэнд нэг шимтгэл авдаг, дэмжлэг үзүүлдэг, зохион байгуулалтаа аж ахуй нэгж төрön гаргах тийм үйлдэл байгаагүй. Тэгэхээр бид энэ мөрөөдөө тоглоом зохион байгуулах үйлдэлийг дээр нь дахид зохицуулт хийгээд оруулж ирэхээс илүү шинэ нөхцөл байдал тогтоогдсон учраас 99 оноос хойш энэ цаг хугацаанд энэ хэвлэл мэдээлэл техник технологи өндөр хөгжсөн цаг үед цахим мөрөөдөө тоглоомын үйл ажиллагаа гэдэг тусдаа ойлголт бий болжээ. Үүн дээр дэмжлэг үзүүлдэг, зуучлын үйлчил ажиллагаа үзүүлдэг, зохион байгуулдаг ийм үйлдэлүүд тогтоогдож байгаа учраас бид нэр зөвшөөрлийн хуулийн дээр нэгэн тологдсон төлбөр таавар бооцоо тоглоомын үйл ажиллагаа гэдэг энэ зөвшөөрлийн хуулиас хасаад үүн дээр хориглох заалтаа нэмээд үүнийгээ тухайлан одоо эрүүгийн хуулийн дээр санкцийг нь тавьяа л гэж зорьсон. Яагаад тэгэхээр ийм бэлээ? Төвөнгөш гişүнэ. Бооцоо тоглоомыг үлдээчихье гэхээр үлдээж болохгүй. Гэхдээ бооцоо тоглоомыг үлдээчихье гэхээр ингэ тийм байна. Бооцоо тоглоом гэдэг нэрийн дор цахим мөрөөдөө тоглоомын хэлбэр шинжээг агуулсан үйлдэлүүдийг зохион байгуулт юм байна.
Дээрэс нь төлбөр тааврыг үдээч гэхээр төлбөр таавар штэ эн чин гэж хэлээд нөгөө хохирлыг урьдчилан тооцох боломжгүй үйлдэл түүнийг урайлан дууддаг ийм үйлдэлүүдийг хийд юм байна. Тэгэхээр цаашдаа соён гэрлийн үйл ажиллагаа хийх ёстой. Санхүүгийн ойлголтуудыг сайн бэхжүүлэх ёстой. Олон нийтийн ажлуудыг сайн хийх ёстой. Тэр үед тусдаа хууль гаргаад стандарт шаардлагын тавиад ингээд зохицуулт хийх цаг үе бол манай улсад нэг өдөр ирэх бах. Гэтэ өнөөдөр бол биш юм байна. Тийм учраас зөвшөөрлийн хуулиараа нэгэнт олгогдсон байгаа зөвшөөрлөө авч хаяад үүнийгээ эрүүгийн хуулийг дагалдуулаад өөрчлөхдөө санкцуудыг нь үйлдэл болгон дээр тавья л гэж хичээсэн. За агент буюу зуучлалын үйл ажиллагаан дээр дэмжлэг үзүүлэх буюу яаж дэмжлэг үзүүлэх вэ гэхээр харилцаа холбооны сүлжээний дугаар ашиглуулсан, цахим сүлжээг ашиглуулсан, цахим маяг ашиглуулсан, банкныхаа дансыг ашиглуулсан, дэмжлэг үзүүлсэн. Зохион байгуулсан буюу байнгын биш нэг удаагийн хэв шинжтэй үйлдэлийг зохион байгуулсан тусдаа нэг үйлдэл. Нөгөө үйл ажиллагаа эрхлэх гэдэг бол байнгын хэв шинжтэй үйл ажиллагаа гэдгээрээ тусдаа. Дээрээс нь эрүүгийн хуулинд юу ямар тохиолдолд өөрчлөлт ордог вэ гэвэл та мэдж байгаа нийгмийн хор хохирол нь өндөр хэмжээнд хүрсэн тохиолдол гэдэг нь бол хангалттай бүрдсэн. 417 тэрбум төгрөгийн хохирол эдийн засгийн гэмт хэрэг дээр тооцогдсон. Дээрээс нь 500 сая доллар жилд гарцсан. 2 сарын дотор 87 сая доллар гарцсан байхад бид нар энэ дээр эрүүгийн хуулийн дээр санкцийг нэмэгдүүлэхээс өөр арга зам байсангүй. Ингээд зар сурталчилгааны хуулиарч тэр энэ олон байгууллагууд цаашаа гүйцэтгэх засаглалын төвшөнд ажиллаа хийх нөхцөлийг бүрдүүлээд хяналт шалгалтаа сайжруулад явъя. Ингэж л эрүүгийн хууль дээр мөрөөдөд тоглоом зохион байгуулахыг хориглох заалт бол яг нөгөө 99 оныхоо хуулийг дагаад орж ирж байгаа. Гэтэл бид нар өнөөдөр зөвшөөрлийн хуулийн дээр тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай заалт оруулах нь өөрөө буруу. Өөрөөр хэлэх юм бол хуулиар хоригддог. Тэгэхээр бид нар тусгайлан үнэхээр захим төлбөр таавар, бооцоо тоглоом, тэгээ мөрөөдө тоглоомын уг нь бол тэр мөрөөдө тоглоом чинь тусдаа хуулийн дээр л байх хэвээр. Тэр захим байна уу, тухайн биечлэн байна уу, тэр чинь мөрөөдө тоглоом байхгүй. Бооцоод тоглоом төлбөр тааврын хувьд бол за цахимыг нь зөвхөн хориглох юм уу, бүхэлд нь хориглох юм уу? Тэрэн дотор зуужлахыг нь оруулах юм уу, эрхлэх нь гэдгийг нь юу гэж хэлэх юм? Зохион байгуулах нь юу юм? Тоглосон тохиолдолд яах ёстой ингээд энэ бүхэн чинь өөрөө хуулиар зохицуулагдж, тусгаалсан хуулиар зохицуулагдж, эрүүгийн хууль руугаа орж ирэх ёстой гэдэг дээр санал нэг байгаад байна гэж ойлгоод байна шүү дээ. Тийм үү? Тэгээ өнгөрсөн хугацаанд энэ бие даасан хууль гаргаад зохицуултыг хийх л байсан. Зүгээр хард сууж агаад 500 сая доллар жилд алдаад бүр Эрдэнэс 5-7-1792-ийн ногдол ашиг тараадаг 3 өдөрт 25 сая доллар шилжсэн байгаа шүү дээ. Гадагшаа. Энэ бол айл болгон цахим мөрөөдөө тоглоом чонтой болсон байна л гэсэн үг л дээ. Ер нь бол энэ бол тэгэхээр зөвшөөрлийн хууль гэдэг энэ хуулийн дээр нэгэн төлбөр таавар бооцоо тоглоомын үйл ажиллагаа эхлэх гэж зөвшөөрлийг олгоцсон. Энэ хуулийн дээр хориглохоо тавиал энэ зөвшөөрлийг энэ хуулиас хасаал нөгөө холбогдох татварын хуулиудын өөрчлөлтийг хасаал зар сурталчилгааны хуулиас хасаад явах ийм эрх зүйн зохицуулт хийх ийм л боломж байсан. Нэгэн 90 оны казиногийн хуулиар хоригдсон учраас дэрнээс үуч ер нь бие даасан хууль гаргаад зохицуулт хийх болцоо байсан уу гэвэл байсан. Маш их цаг хугацаа алдсан. Тэгээ энээс өөр боломж бол бидэрт байсангүй л гэж хэлээ. Хариултыг нэмий гэсэн саналаар нэг. Яг одоо яг энэ нөгөө нэг танилцуулга дээр чинь байгаа штэ. Яг гэмт хэрэгээр тооцсон. Энэ дээрээ ерөөсөө хяналт тавьж чадахгүй байна, тийм ээ? Буцаагаад энийг хааж чадахгүй байна. Тэрнээс биш яг илэрцнүүдийн нь бол зөвлөчлөхөд бол асуудал алга байна. Гэмт хэрэггээ тооцсон байна. Гүйлгээгийн саатуулж чадчихээн, тийм ээ? Тэгэхээр яг хэрвээ бид нар үнэхээр энэнийг асуудалтайгаа тулмаар байгаа бол яг бие даасан хууль гаргахад жишээлбэл казино хориглох тухай нэг л залттай, 2-3 залттай л хууль байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад яг бие даасан хууль гаргахад яг юунд тийм айхтар садаатай байгаа юм бол нөгөө талаасаа жишээлбэл зөвшөөрлийн хуулийн дээр огт зохицуулагддаггүй асуудлыг аваач шигдэх нь зүгээр бие даасан хууль батлуулахаас яагаад асуудалтайгаа байгаад байгаа юм бэ? Нэг мөсөн асуудлаа шийдэ гэж байгаа юм бол нэг мөр шийдэх боломж байдаггүй мүү? Тэгэхгүй одоо ингээд нэг хууль олгоныг сэгэлсэн юм орж ирээд шин. Тэгээ засгийн газраас өргөн мэдүүлж байгаа энэ хуулийн концепц бол төлбөр таавар бооцоо тоглоом цахим мөрөөдө тоглоомын үйлдэл бүрийг бүрэн хориглох ийм л концепц. Тэгэхээр хууль санаачлагчийн хувьд бол
зөвшөөрлийн хуулийн дээр зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэг хүлээнийгээ 2-3 дээр хуулиар хоригдсон эсвэл хязгаарласан тохиолдолд зөвшөөрөл зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхгүй байх гэдэг энэ үндсэн концепцөө бариад зөвшөөрлийн хуулийн дээр заасан энэ зөвшөөрлөө аваад хориглох заалтаа энд биччихээр бие даасан хууль заавал дахиж гаргах шаардлагагүй болчихж байгаа. Тэгэхээр зөвшөөрлийн энэ заасан хориглох заалтаа ишлээд бид нар эрүүгийн хуулийн дээр одоо хоригдсон зохицуултуудыг нь бичээд тэгээ нэгэнт хориглогдсон учраас татварч бай, зар сурталчилгаач бай бүхэлдээ одоо нэмэлт өөрчлөлтөөр хасагдаад явна л гэсэн үг. Тэгэхээр эндээс ямар нэг хийдэл үүсэхгүй харин их хурл дээр суглааны асуудлыг шийдье гэвэл бол их хурлын бүр эрхийн асуудал. За энэ дээр бол асуудал шийдэх гээд байгааг нь бол ойлгож байгаа. Гэхдээ түрүүн асуулт асуух үедээ хэлсэнчлэн бид нар хууль тогтоох байгууллага бол ийм зарчмаар ажиллаж бас болохгүй. Яагаад гэхээр засгийн газраас хууль өргөн барьж байгаа бол хуулийнхаа зарчмыг, хуулийнхаа техникийг баримтлах ёстой. Яаралтай гормоор бид нар шийдэх гэсэн. Гэхдээ энэ дээр хэрвээ хуулиар хоригдсон гэж байгаа бол энэ нь хамаагүй ямар нэгэн хууль дээр шигтгэхэд өчгөр хоригдж болно гэсэн заалт биш шүү дээ. Тэгэхээр тусгайлан хуулиа оруулаад ирээч гэдэг утгаар энийг бол буцаамаар байгаа. За зөвшөөрлийн хуулийн дотор хориглох заалт оруулна гэж байна. Гэтэл зөвшөөрлийн тухай хуулийн 1-1 дээр хуулийн зорилт гэж байгаа. Энэ хуулийн зорилт нь юу вэ гэхээр эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингү болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түнчлэн зөвшөөрлийн ангилал жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино гэж байна. Тэгэхээр зөвшөөрлийн хуулиар Учрал сайдын хэлдэг шиг өөр үйл ажиллагааг хориглосон юм байхгүй. Ерөөсөө энэ зөвшөөрлийн үйл ажиллагаа зөвшөөрөл олгох түтгэлзүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулахад юуг хориглох вэ гэдэг дээр л хориглоно гэдэг үгүүд хэрэглэгдсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар хууль тогтоох байгууллага энэ одоо юу гэдэг нь засгийн газраас өргөн барьсан цаад одоо юу гэдэг нь агуулгын зөв байж болно. Гэхдээ энэ өөрөө зөв хууль бичигдэх ёстой байхгүй юу? Тийм учраас энийг бол буцаагаад хуулийнхаа одоо бие даасан хуулиа оруулж ирээч. Эннийхээ дагуу зохих хуулиудад өөрчлөлт оруулаач. Нөгөө талаасаа учирлагч сайд буруу тайлбарлаад байна. Тэр банкны тухай хуулийн дээр мэдээлэл авах эрхийг зааж өгч байгаа. Тэрнээс тэр зарцаах марцаах бол бас тусдаа явж байгаа. Үнэхээр процессын хуулиараа эрүүгийн хэрэг байцаан шийдэх хуулиараа явна гэж байгаа юм бол тэр чинь өөрөө 7-гийн 2-ийнхоо 2 дээр байж байгаа шүү дээ. Прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагааны шаардлагаар гээд бүх юм нь байж байгаа байхгүй юу? Тэгэхэд энэ дээр тусгайлан оруулж ирнэ гэдэг чинь тэр прокурорын зөвшөөрлөөр орж ирэх гэдэг санааг тусад нь гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ мэдчлэн асуудлуудаа хууль тогтоох байгууллагын хувьд их хурлын гишүүд аягүй сайн ойлгох ёстой. Засгийн газраас хууль өргөн барьж байгаа бол энэ тал дээр бодолтой байх ёстой гэдгийг хэлмээр байгаа.